Юуны өмнө Canon брэнд Kyosei философиороо алдартай шүү дээ. Kyosei-гийн гүн утга болоод энэхүү философи нь Canon-ы стратеги бизнесийн шийдвэр болоод нийгмийн хариуцлагын санаачлалуудад хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлаж өгөхгүй юу? So Kyosei is our corporate philosophy. Kyosei бол манай компани гол философи нэг. Нарийнда хэлэхэд Японд дахь төв офисоос үүсэлтэй. Үндсэндээ нийтийн сайн сайхны төлөө хамтдаа ажиллаж амьдрах гэсэн утгатай. Harmonious, everybody helping and living together happily, harmoniously. Бидний зүгээс хүн бүр бие биедээ тусалж аз жаргалтай, эв найртай зэрэгцэн орших нийгмийг бий болгохыг хүсдэг. The background of it is we want to target the Gen Z. Бид яагаад Kyosei-г харилцаа холбооны стратегийнхаа нэгэн хэсэг болгосон бэ гэвэл Z үеийнхэнд хүрэхийг зорьсонтой холбоотой. They know us pretty well for being a quality brand. Canon-ы хувьд олон жилийн түүх өв уламжлалтай брэнд, Ахмад үеийнхэн биднийг чанартай, найдвартай брэнд гэдгээр нь харьцангуй сайн мэддэг. In a sense, losing a bit of relevance to the younger generation. Харин залуу үеийнхэнтэй холбоо харилцаагаа хадгалж тэдний хувьд ач холбогдолтой хിവэр байх шаардлагатай гэж бид үзсэн. Залуу үеийнхэнд хэрхэн хүрэх вэ гэдгийг эргэлхийлсний үндсэн дээр энэхүү стратегийг боловсруулсан. Учир нь Kyosei-гийн үзэл санаа залуу үеийн үнэт зүйлстэй маш сайн нийцдэг. So actually when we look at it, Canon Өнөөгийн залуус нийгмийн асуудалд өндөр мэдрэмжтэй, хамтын нийгэмлэх тулгуурсан сэтгэлгээтэй. Canon-ы хувьд ажилтан бүтээгдэхүүн технологиг ашиглан нийгмийн хариуцлага болон олон нийтэд чиглэсэн олон ажлыг хийсээр ирсэн. Гэвч бид энэ тухай олон нийтэд төдийлөн зарлж байсангүй. Тийм учраас Kyosei, Canon болон Z үеийнхнийг нийтлэг зорилго үнэт зүйлээр холбох сайн гүүр болж чадна гэж үзэж байна. Таны дурдсанчлан Canon Сингапур олон нийт болон доктортой хөгжил чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөрөөр Kyosei философиг идэвхтэй түгээн дэлгэрүүлж байна. Амжилттай хэрэгжүүлсэн зарим жишээ болон эдгээр санаачлах нь нийгэмдээ цаашлаад Canon брэндэд ямар нөлөө үзүүлсэн талаар хуваалцахгүй юу? So since last year we have started doing a little bit of Kyosei нь Япон гаралтай олон хүн танил бус үг учраас ямар утгатайг нь сайтар таниулах шаардлагатай. Тийм учраас өнгөрсөн жилээс бид Kyosei-г олон нийтэд танилцуулж эхэлсэн байна. Стратегийн эхний үе шатанд хүмүүсийг Kyosei-гийн үзэл санаа утга агуулгын талаар мэдлэгтэй болгоход чиглэж байлаа. Хоёр дахь шатнд бид ижил үзэл бодол хандлагатай нөлөөлөгчд олон нийтийн танил эрх мөдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тэд өөрсдийн Kyosei түүхийг олон нийтэд хуваалцдаг. Тухайлх юм бол Сингапурын нэр хүндтэй Паралимпийн усан цэлдийн тамирчин манай Kyosei элчин нэг. Тэрээр Kyosei-гийн үзэл санаа өөрт нь яаж хүч өгсөн тухай ярьдаг. Иргэн тойрны хүмүүс болон хамт олонныхоо дэмжлэгийн ачаар мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж Паралимпийн усан цэлдийн тамирчин болж чадсан түүхээ хуваалцдаг. Мөн Z үеийнхэнд ойр олон Kyosei элч бий. Тухайлх юм бол хүүхэд залууст бүжиг заадаг бүжигчид байгаль, мод, ургамал болон иргэн тойрныхоо хүмүүсийг хайрлан хүндэтгэх тухай дуу бүтээдэг уран бүтээлчтэй бид хамтран ажиллаж байна. Эдгээр элчээр дамжуулан бид Kyosei-гийн түүх үзэл санааг түгээж байна. Canon Сингапур өөрөө ч мөн Kyosei-гийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлх нь бол 2-3-7 өдрийн өмнө Canon фото марафоныг зохион байгуулсан байна. Марафон гэж тодтогдсон боловч зам дээр гүйдэггүй, харин камертайгаа уралдаг гэрэл зургийн тэмцээн гэж хэлж болох юм. Бидний өгсөн сэдвийн дагуу залуу оролцогч нар маань тухайн сэдвийн дагуу зураг авдаг. Оролцогчид заавал Canon бос ямар ч брендийн камераар оролцож болно. Энэ нь өөрөө Kyosei-гийн гол санаа болох хүртээмжтэй нээлттэй байдлыг илэрхийлж байна. Тэд эхний сэдвийн дагуу зураг авчраад бүтээлээ илгээнэ. Дараа нь 2 цагийн турш удаах сэдвээр зураг авч бүтээлээ илгээгээд 3 дахь сэдвт шилждэг.
So this is like a marathon. So Ингээд нэг өдрийн дотор 3 сэдвээр өрсөлдөг учраас марафон гэж нэрлэж байгаа юм. to really promote Ийм үйл ажиллагаагаар дамжуулан гэрэл зурагт дурлах сонирхлыг дэмжиж залуучуудтай бодитоор холбогдохыг Canon зорж байна. youngsters because lately the youngsters are also Сүүлийн үед залуус гэрэл зурагт бүрчих сонирхолтой болж байна. Нэг хэсэг гар утас камерыг орлоо гэж ярьдаг байсан ч одоо энэ чиг хандлага эргэж байгааг бид харж байгаа шүү дээ. we've seen the trend reversing now. The youngsters are actually getting more and more nostalgic. Залуусын хувьд уламжлалт камераар зураг авахыг сонирхож цаашлаад гар утсаар авах боломжгүй олон төрлийн дүрс агшныг буулгаж болдгийг ойлгож байна. Traditional camera can do, but the phone can't do. So they are really appreciating this authenticity. This back to Тэд жинхэнэ бодит мэдрэмж болон байгаль амьдралын энгийн хэв маягт эргэн ойртохыг илүү үнэлдэг болсон байна. of lifestyle. Very interesting and fun examples. So young people are becoming an increasingly important. Үнэхээр сонирхолтой хөгжилтэй жишээнүүд байна. Өнөөдөр залуус дэлхийд даяар брэндүүдийн хувьд улам чухал хэрэглэгчдийн бүлэг болж байна. Залуучуудын оролцоо яагаад ийм чухал болж байна? Canon брэнд залуу үеийнхний хувьд ач холбогдолтой үн цэнтэй хэвээр байхын тулд хэрхэн ажиллаж байна вэ? So yeah, as I mentioned earlier, Canon has been a very strong in reliability and quality. But I Өмнө нь дурдсанчлан Canon найдвартай байдал чанарын тал дээр хүчтэй байр суурьтай. Гэхдээ өнөөгийн залуу хэрэглэгчид асар их мэдээлэлтэй хэрсүү болсон. Тэд зөвхөн бүтээгдэхүүний үзүүлэлт боломжийг харахаас илүүтэйгээр өргөн хүрээнд үнэлдэг болсон байна. Өмнө нь компаниуд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж хэр сайн болохыг тайлбарлахад хэрэглэгч ойлгож таалагдах юм бол худалдаа авдаг байсан. Харин одоо залуу хэрэглэгчид бүтээгдэхүүнээс илүү цаатахыг харж байна. Тэд тухайн компани юу хийж байгааг анзаардаг болсон байна. Нийгэмд сайн сайхан зүйл хийж байна уу? Эсвэл байгаль орчинд анхаарч байна уу? Доктортой хөгжлийн төлөө ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг бүтээгдэхүүнээс нь дутгааргүйгээр чухалчилдаг болсон байна. Тийм учраас бид энэ хандлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа шинжилж залуу хэрэглэгчдэд ойр брэнд хэвээр байх хэрэгтэй. Кёсе бол хүмүүс таниулах, ойлгуулахад үнцэнтэй үзэл санаа. Эцсийн дүндээ бид бүгд нэг нийгэмд амьдарч байгаа учраас бие биенээ дэмжиж эв найртай зэрэгцэн оршихыг хүсдэг. Тийм учраас залуучуудтай холбогдох гол гарц болгож Кёсег сонгосон байгаа. So based on your experience in Singapore, what lessons Сингапур дахь туршлагатай үндэслэн компани үнэт зүйл тогтвортой хөгжил болон залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр Монгол зэрэг хөгжиж буй зах зээлд хэрэгжүүлж болох ямар сургамж шилдэг туршлагыг онцлох вэ та? Yeah. Actually, Mongolia is like a spot-on potential, country. Монгол бол Кёсег хэрэгжүүлэх асар их боломжтой улс. And you are a very young country. Your median age is like only. Миний уншиж судалснаар Монголын хүн ам үнэхээр залуу. Мөн медиан нас нь ердөө 27-оос 28 орчим. Energy to go out there to do good. So I think Ирч хүчтэй сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй залуус олонтой улс учраас Кёсег бодитоор хэрэгжүүлэхэд маш тохиромжтой. to practice Kyosei. And I think our partner here, which is IT Zone, they are already doing a lot. Манай Монгол дахь түнш IT зон залуучуудад чиглэсэн Кёсегийн олон үйл ажиллагааг хэдийнэ хэрэгжүүлж эхлээд байна. CSR, they are also out there to, reach out to the youngsters with all these youngsters. Тэд спортын олон арга хэмжээг ивент тэтгэж нийгмийн хариуцлагын хүрээнд залуус зориулсан ажлууд хийдэг. And also just last year we also Өөрөөр хэлэх юм бол энэ үзэл санаа тэдний үйл ажиллагаанд хэдийнэ тусгалаа болсон байна. that in a sense, or you might think that it's just Өнгөрсөн жилхэд Драгон автобусны терминалын ойролцоо цагтай цамхаг байгуулж байсан. information to the community about the temperature. Өнгөцгөө харахад ердөө л цагтай цамхаг мэт боловч энэ нь мөн Кёсегийн нэг илрэл гэж хэлж So болно. the good thing is, or the best thing is Учир нь орсон суугчдад цаг агарын температур, агарын бохирдлын индекс зэрэг хэрэгтэй мэдээллийг хүргэдэг. very small, appreciating people Кёсег хэрэгжүүлэхийн тулд заавал маш том ажил хийх шаардлагагүй нь хамгийн сайхан тал нь. that people do for you. So whether it's Эргэн тойрныхоо хүмүүс байгаль дэлхий болон бусдын таны төлөө хийж байгаа зүйлсийг үнэлж талархах зэрэг жижиг зүйлсээс ч эхэлж болно. I think Kyosei can be practiced everywhere. Тийм учраас Сингапур шиг хотцсон улс ч Монгол шиг байгальтайгаа ойр улс байсан ч Кёсег хаанч хэрэгжүүлэх боломжтой. I really see like Дашмд уртахад би Монголд анх удаа ирж байгаа. Онгоцны цонхоор харахад л танаа ус үнэхээр үзэсгэлэнтэй. Ногоон байгаль маш ихтэй байсан. Байгалаа хайрлан хүндэтгэж хамгаалах нь Кёсегийн маш чухал илэрхийлэл гэж бодож байна. preserve nature. And Mongolia, I think, has Монгол улсын хувьд хотжилт болон байгалийн зохистой тэнцвэрийг хадгалж байгаа гэж санагдаж байна. Харин Сингапур маш их хотцсон учраас ийм өргөн уудан байгаль ховор. Тийм учраас Монголд Кёсе философиг бодитоор хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Тэгэхээр Монголд ирсний дараа Кананы Монгол дахь дунд болон урт хугацааны зорилго төсөөллийг та хэрхэн харж ирсэн бэ? For Mongolia based on your picture. Yeah, I think we are already doing it. Yeah. So Бид энэ чиглэлээр хэдийн ажиллаад хэлсэн залуучуудыг үйл ажиллагаанд татан оролцуулж одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. in the longer term we Урт хугацаанд илүү өргөжүүлэгч боломж бий. a little bit more. Киосыг зөвхөн залуучуудад хүргэдэг нэг чиглэлтэй үйл явц байлгахын оронд залуус өөрсдөө үнийг түгээж хоорондоо хэрэгжүүлдэг мөчлөг болгох нь зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол залуучуудтай хамтран залуучуудын төлөө залуучуудаар өөрсдөр нь хэрэгжүүлдэг байх нь чухал гэж бодож байна. Doesn't have to be coming from one Нэг талаас нөгөө тал руу чиглэсэн үйл ажиллагаа бос хамтын нийгэмлэгийн дотор тасралтгүй үргэлжлэх мөчлөг байх ёстой. ultimate goal. Киосен хин нэгний заавраар бус олон нийтийн өдөр тутмын амьдралд аяндаа хэвшсэн байх нь эцсийн зорилго гэж хэлж болно. Өнөөдөр студид хүрэлцэн ирж Монголын залуучууд болон Киосэ философийн талаар үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа хатагтай Жуан. Thank you. Урьсанд маш их баярлалаа. Таатай байлаа.